алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арван эрдмийг шинтээ хүртсээр арван жилийг ардан ортлоо үслийн жилийг Сайн байцгаана уу эрхэм хүндэт багш оюутан ажилтан ажлагчдаа. Санхүүгийн багш нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт санхүү эдийн засгийн их сургуулийн Ахмад багш, Гонгорын Норжинлан багш өргөдөн оролцож байна. Сайн байна уу багш? Сайн байна уу? За та сайхан зөсөж байна. Сайхан зөсөж байна уу? Сайхан зуршлах сайхан уу? Сонслог сайхан. За хөдөөгөөтэй яв. Сая баян хонгор яваад ирлээ. Баян хонгор яваад ирлээ. Ямар ажиллаар явв та? Соёлд явж амраад ирсэн. Бас их сүрхий юм байна. Их эрт амралтаа эхэлсэн байх шүү. Зуны амралтаа тийм ээ. Тий. Та шаргалжуутын соёлд явчих. Шаргалжуутын соёлд. Сайхан байна уу? Сайхан байна. Явж гандуул байна. Та ч бас амралтаа сайхан эхлээд ямар ч гэсэн энэ зуныхаа бас өөрийнхөө ирч хүчийг аваад байна шүү дээ тийм ээ. Энэ зуныхаа нөөцийг авсаа. Та юугаар ирсэн? Оногоор яваад ирлээ. Таксигаар уу автобусаар уу? Автобусаар. Сүрхийн тийм. Багшаа би тантай бол хамт ажиллаж байгаагүй. Тэгэхээр би таны тухаас тийм сайн мэдэхгүй. Миний ердөөсөө мэдж байгаа зүйл бол санхүүгийн сургуулийн эрх зүйн багшаа. 70 оноос 90 он хүртэл ажиллаж байсан гэж би дуулсан тийм ээ. Тийм тэгэхээр та бол хуульч эрх зүйч мэргэжилтэй хүн байх нэ дээ. Тий. Би анх 1958 онд энэ сургуулиуд Эхлэнбат мэргэжлэр төгссөн юм. Эхлээд нэгтлэн батгаар төгссөн юм аа. Тийм гом. Тэгээд гэгэрлийн ям гэж яхад тэнд нэгтлэн бат хийж ирсэн. Одоо гэгэрлийн ямж боловсролын ям болж. Тийм тэр үеийн нэр нь гэгэрлийн ям тийм ээ. Засгийн газрын ордонд Жамсрын сайтыг байхад нэгтлэн батхыг хийж ирсэн. Тэгээд нэгтлэн батхоос хуульч болсон байна. Тэгээд яг гэр үйл болоод хүүхэд төрүүлээд хүүхдээ 2 жил хараад тэгээ манай хатам тэтгэвртэй гараад хүүхэд хараад. Тэгээ шүүгэж ялгалтай үед шүүхэд ажилд орж ирсэн. Тэгээ шүүхэд анх ажилд орохдоо би шүүхөрлөлийн нарийн бичгийн дарга гэдэг ажиллаар орж ирсэн. Тэгээд хотын шүүгч Ленин клубын тэнд. Та хотын шүүхэд анх бас ажилласан байх нь. Хотын шүүхэд анх орсон. За. Тэгээ одоо бол нийслэлийн шүүх болчиход. Тэгээ тэнд нэгтлэн бодох юу биш нарийн бичгийн дарга хийж яагаад. Тэгээд ахлах тогтоод үүсгэж болсон юм. Тэгээ 10 хүнийг хариуцдаг ахлагч болоод. За. Тэгээд сургуультай хийсээ сурсан. Тэгээд 76 онд сургуультай ажилдаа ороогоор сурсан. Тэгээд төгсөөд нэг шүүгч нэг жил орчим хийсэн. Тэгээд яаж санхүүгийн сургуультай буцаад холбогдоод багш болчих? Мэдхгүй тэгээ санхүүгийн сургууль нэг өдөр намайг хос мэргэжилтэйж яваад иргээ сангийн яамнаас дуудсан. Сангийн яамнаас дуудсан байна уу? Сангийн яам томилдог байсан юм байна л. Тэгээ сангийн яамн дээр очисон чинь багш болгын Готови багш энтрич яадаг бол та гэсэн чинь сурсан сургуулаар заахгүй яаж гээл тэгэл намайг томилчихсан. Тийм бэ. Тэр үед хос мэргэжилтэй хүн ховор байсан шүү дээ. Ингэж хос мэргэжилтэй зуршдаггүй байсан. Тэр үед хос мэргэжилтэй болно гэдэг бас их сонин тохиол ээжээ. Харин тийм тэгэл яг тэнд шүүхэд ажиллаж байхдаа яг шалгалт өгвөл ороогоор орсон. Тэгэхээр чи шалгалт өгч ордог их нарийн байсан. Орон сургуульч. Тэгээ нэг ангид нэг 20 гаруй хүн л ордог байсан. Тэгээ орооноос төгсөөд бид нар чинь 22 гуруулаа төгссөн баг. Их сургууль төгссөн байх юм тийм ээ. Оройгоор 76 он төгсөөд 76 төгсөнгүүтээ багш болсон байх нь шүү дээ. Тийм. 76 төгсөөд багш болсон. Тэгээд 90 он хүртэл багшлаад яг энэ хууль тогтоомжийн багш гэж нэг томьёотой багшилж ирсэн. Хууль тогтоомжийн багш. Хууль тогтоомжийн багш гэхээр та яг ямар хууль орох вэ? Нөгөө эрх зүйн бүх хууль шинэ гарч байгаа уу одоо шаардлагатай хууль тогтоомжуудын хичээлийг заадаг байсан. Тэгээ эдийн засгийнхаа юг голлос хийгээл эрх зүйтэйгээ хослуулаад. Тэгээ ерөнхий хууль зүйтэйгээ. Тэгээ тусгай баргарамтай тэр баргарамаа тав. Манайд чинь тэгээд нэг
14 5 анги хэлсэж тавдаг байсан. Жилд эхний ээлжинд. Тэгэл 2 жил болоод төгсдөг. Тийм байсан. Тэгэхээр бүх хүүхдэд орно. Бүх ангид орно. Тийм байна. Бүх нөгөө оюутнуудад та заах нь орно. Тэгээ яг хавар болохоор 4 сард хичээл хаалтаа зэрэг дадлага явуулчихдаг гэсэн. Тэгээ дадлага авчаа 6 сарын 1-нд ирнэ. Тэр нь яа тийм 6 сарын 1-нд хүүхдүүд шалгалт өгөх болон дадлагын хүүхдүүд. Тэгээ дадлагаасаа ирээл тэгээ амралтаа авдаг гэсэн. Хөтөлбөр нь одоо хаанаас гарахгүй хичээл заах. Хөтөлбөр нь өдөр манай сургуулийн боловсролын яамнаас гарч ирсэн юм байна л анх. Тэгээ ерөнхий Тэгэхээр ямар хуулиа голчилж заах вэ? Үндсэн хуулиа заах бүгдийн заана. Бүх хуулиудаа бүх эрх зүйн эрүүгэн захиргаа энэ төргээ бүх эрх зүй орж ирсэн. Оо. Тэгээ амжих тийм олон хичээл заах. Яг тэр дотор нэг эрх зүй тэр эрх зүй төдөн цагаар захиргааны эрх зүй төдөн цагаар энэ тэгээд дотроо баргараа багтаагаал бүх эрх зүйг ордог гэсэн. Хуулиудаа. Эрүүгийн хууль, байцаа шийдэх хууль, иргэний хууль энэ бүгдийг л мэдгэдэггүй гэдэг байсан. Ер нь мэдгэдэггүй бүх талтаа орно ш. Түүнээс хуулийн анги биш тийм ээ. Тийм дагнжийн мэрэгжил тавихгүй. Тэр үед ч би балжины багш гээд аяа төгшийн ангийг төгссөн ангас тэнком төгсөв. Тэр үед техникум факультет гэж байх уу? Байгаагүй. Техникум гэж хэлсэн. Техникум нь харин ерөөсөө багш нар нь яаж хуваах? Анги гэж хоодог. Юу заахаар нэгдлээ. Заахаар нэгдлээ. Файл нэгдэл тамарх уу? Нэг мохоны нэгдэл тамарч ирсэн. За тэнд нь ямар балжины багш тоо шинтер орос хэлийг багш нар ордог байсан. Тэр арваад багш байсан тоо. Тэр нэг тамаарна тийм ээ. Нэг нэгт. Тэгээд санхүү бүртгэлийн нэгдэл гэдэг. Дөрөв нэгдэл байсан. Та дурсаад ярил яг аль өрөөнд суудаг байсан бэ? Би энэ 204 суудаг байсан. Тэтгэл 204. За. Тийм 204 дугаар анги. Одоо тэрийгээр явахаар сайхан байх уу? Сайхан 90 жилээр бид нэрний анхны төгсөлд ирээл тэндээ жалгууж гин жахал явна. Манай анги. Оо та нар чинь нөгөө баг анхны төгсөлт байсан юм уу даа? Та чинь хэдэн он төгссөн гэлээ? Санхүү би 58 он төгссөн. 58 оны төгсөлтийн чинь эцгэсэн үү? Тийм энэ ороод нэг жил болоод төгссөн би. Урд өнөө тэр нэг ажилчдын байр гэдэг тийм байсан. Тийм цэрэнд чинь сурч ирсэн. Энд орж ирэхэд гоё байсан уу? Гоё байсан. Тийм. Та тэгээд нэгтлэнгаа хийхгүй яад ингээд хуулийн мэргэжилтэй олчих. Илүү сонирхол байв. Яг ерөөсөө л нэг онцлог юм байгаагүй. Хоёр хүүхдээ эхний хоёр охиноо өсгөл байж исэн чинь тэгэл хадам тэтгэвртэй гараад тэгэл хүүхдээ чи хараач ажилд ор гээл тэгэл ажилд орсон. Тэгсэн чинь нэг өдөр санаанд үгэж идэл шүүхэд шалгалт авч нарийн бичиг авчихин гэдэгсэн. Тэгэхээр очил шалгуулсан тэнцсэн. Ингээд нөө санхүүгийн мэргэжил чинь хуулийн мэргэжилтэй болсон тийм ээ? Тий, тэгээд сүүлдээ багш болоод тийм үү? Тий, тэгээд сүүлдээ багш болоод. Тэгээд тэтгэвртэй гарчаад өнгөлөгч хийгээд. Тэгээ байгууллагад хуулийн зөвлөгөө төр хийж исэн. Та чинь тэгээд 90 онд тэтгэвртэй суусан. 90 онд хүүхдээрээ. Тий, хүүхдээрээ. Тэгэнгүүтээ өмгөөлөгч хийсэн байх. Тэгээд өмгөөлж хийгээд тийм ээ. Тэгээд өмгөөлөгч хийсэн. Өмгөөлөхөр удаа хийв. 12 он хүртэл хийсэн. Албан ёсоор. Тэгээд дараагаар нь хуулийн зөвлөгөө хийгээд явуулсан. Соёлын зөвлөгөө хийсэн тий. Сайн ажиллаж байна. 6 он хүртэл бараг тэгээд хуулийн зөвлөгөө хийгээд явуулсан. Зөвлөгөө. Хөдөлмөрийг бол их удаа эрхэлсэн байна тий. Орчин үеийн хуулийг бол бас гаргахгүй шүү дээ. Яг гоо зүгээр юм хүмүүс эргээд уншаал явахад тэгэл эрэхтэй юм аваад хэл явж ирсэн юм тийм ээ. Бас нэг хэдэн гүгшин үнтэй би ч одоо настай ч бодод ивэл тийм хэдэн гүгшинтэйгээ Ахмадын тавчаа гэж байгуулсан. За. Дандаа гавьяатууд. Ахмадын тавчаа байгуулаа өмгөөл хийдэг байсан юм уу? Тэгдэг байсан. Бид нэр Ахмадын тавчаа гэж яагаад
хотын прокурор суудаг байсан. Нэг өөрөө гаргаж өгöd. Тэгээ бид түрээс энэ төр төлдөг ахмадууд гэл хүндтэй байсан. Би шүүгд байхдаа гадаадын шийдвэр хэлбэртийг өөрөө хариуцдаг байсан. Ахлагч хийж хаад. Тэр үед чинь манайх Оростой голдуул гэр бүлийн асуудлууд байсан дөө. Ингээд та чи өөрөө айл нутгийн хүн билээ? Би Төв аймгийн Эрдэнэсэнтэй. Би чинь бага байхдаа уны амал сан одоо тэгэл хөдөөний ямар л ажил хийн тэрний хийдгэл байсан юм чинь. Тэр комтой байхад зуны амралтаар очиод үнээ саагаад цагаатай боловсруулах, хооны хариулах, аргалт бүгдийг хийдэг байсан. Тэгэл готод ирээл яг гэр бүл болоод сүлдээ тэгэл яг амьдрал асар өөр тусгаарлагдаж явчихж байгаа юм чи. Ингээд таа ч бол хотын хүн болоод угаасаа тий. Тий хотын хүн болоод сургуулиуд өсөөл хотын хүн болсон тоо. Тийм биш тий. Одоо бараг 40 жил болж байгаа 60 жил болсон юм байгаас хотын хүн болоод тий. Одоо та ер нь хүмүүст юу зөвлөх вэ? Ямар мэрэгчлэлтэй олвол ер нь зүгээр санагдчихээн танд одоо ботход ер нь яг хууль талдаа та бол хоёр мэрэгчлэлтэй хүн биш үү? Тийм. Тэгэхээр энэ хоёр мэрэгжлийн онцлог ер нь юу вэ таны хувьд? Ер нь аль нь л их альч нийгэмд хэрэгцээтэй мэрэгчлэлтэй. Сангууд алж гэсэн одоо өргөн хэрэгцээтэй. Өхөл одоо эдийн засаг төлөвлөлт бүгд л санхүүгийн төлөвлөлтөд төлөвлөгөөн дээр явж байгаа юм. Хуулийн ашигсыг ялгаа байхгүй улс орны одоо эрх зүйн тогтолцооны бүх үе шатууд хамарч байгаа юм шиг. Аль нь жохол мэрэгчлэл. Гол нь хүн өөрөө мэрэгчлээ эзэмшчихэд тэрнийхээ эзэн байх л чухал ерөөс. Түүнээс яг өөрөө мэрэгчлийг бол онлоор практик дээр зах ёсоор хийгээл хүнд өсч юм л дөө. Холбогдож байгаа ер нь бараг л адилхан шалжиж байгаа шүү байна уу? Тэрийг уншихаар яг тийм ээ. Тийм байсан тэр үед. Одоо бодоход арайч их гэтрэмгүй байсан юм гэдэггүй. Арай хэтрэмгүй хамт шадлаад байсан юм хүний өмнө тийм хүний өмнөөс хариуцлага хүлээж байгаа юм шиг. Би чинь тэгэл шалгалт өгөхөөр бол намайг чинь 2-3 яам их шалгадаг байсан. Сангийн яам, хөлзөө яамнаас их шалгалт авна. Аваас төвчнөр бол яг нэг мэрэгжлийн үр юм болохоор би ганцаараа шалгалтанд орно. Ганц тайжгаансаар зохио гэдэг шиг л байсан. Санхүүгийн сургуулийн багш шүү би санхүүд багшилж байсан. Би чи одоо санхүүгийн багшуудтай гэдэг ингээд хүмүүст хэлэхээр ер нь танд юу бодогдох вэ? Сайхан санагдах уу? Яста бахархалтай байдаг. Би өөр сургуулаараа байнга бахархна. Манай сургуулийг ч гэсэн улсууд хэлэхэд яста маш их бахархдаг байхгүй. Санхүүгийн техникум төгссөн ерөөс их сургууль төгссөнтэй адилхан байсан юм чинь гэдэг ярьдаг. Яста сайхан. Би үлийн сургуулаас 15 таа орж ирээд 50 настайд гарч ирсэн юм чи. Танд тэгвэл залуу багш нар залуучуудад ер нь захих зүйл юу вэ? Мэдээж байгаа л хэлгүй. Гол нь ер нь хүн амьдралдаа ингэж амьдрах хэрэгтэй мэн л гэж бодож шүү гэд хэлэх зүйл байна. Гэхдээ яг манай сургуульд ирсэн багш нар бол сайн багш нар байдаг ер нь. Залуу үеийн ч гэсэн одоо ингээд ирээл 10 сард бид нар ирэхэд чинь тангараг өргөдөг багш нар. Тэгэл бид нар бахархдаг байхгүй. Ямар сайхан залуучууд багш болж байна. Сайхан залуу багш нар байна. Тэгээ ерөөсөө одоо яг зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд ерөөсөө цааш ямар хэмжээний мэдлэг эзэмших ёстой, яаж ажиллах ёстой гэсэн тэр зорилготой хүн хүрэх юм бол сайхан амьдрал сайхан явна. Ажил сайхан өвдрөг байна л да. Манай хуучин багш нар ч нямсран багш бол ерөөсөө маш их нямбай ёстой юм хэн сурмаар багш штэ. Ёстой мундаг багш. Бидний нямсран багшаас юм идэлээс. Манай багш нар ер нь залуу гэхгүй манай багшилж байгаа багш нар бол их өргөн мэдлэгтэй юм байли хараад байхад одоо. Таа үеийн тэр одоо жаавна хил олуулсан байгууллагатай олон улс орнтой харьцдаг болохоор бол манай багш нар хааж очсон одоо тэр техникум байсан үндэс суурь бол улмал бэхжиж байна. Тэрэнд бол их бид нар их баяртай явдаг юмгүй настай багш нар. Яриад бид нар манай сургууль ёстой нэр сайхан болж байна. Манай захирлууд ер нь их сайн уламжлалтай захирал байна. Ажиллаж байна тийм ээ. Тийм уламжлалтай багш захирал багш нар байна гэдэг. За баярлалаа. Санхүүгийн багш танд баярлалаа. За баярлалаа. Багш танд баярлалаа.
Танд өстэй баярлалаа. Хүрээд Ажилд ирсэн маш ажил хүсье. баярлалаа. Тий. За баярлалаа. Ястай баярлалаа шүү дээ. Оо гоё гарсан бай. Гоё гарсан байгаа ч тий. Сайхан зураг энэ тий. Тий. Гоё нөө гоё зү.